энэ оны төсвийг уг нь алдагдaltaгүй баталсан гэж яриад та. За гисэн эдэг чи эдийн засгийн нөхцөл байдал тийм ээ гадаад дотоод орчны хүчин зүйлээс шалтгаалаад нүүрсний үн ханьж гисэн савлгаатай унлаа. За одоо л яг $100 хүрэх гэж л явж байна. Гэхдээ энэ бол зөвхөн тайвшрах асуудал биш шүү дээ. Ер нь төсвийн ажлын хэсгийн гишүүний хувьд энэ оны төсөв тодтогох гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Ажлын хэсэг энэ дээр ер нь хэрхэн анхаарч байна? Засгаас бол тодтогох шаардлагагүй гэж үзээд байгаа шүү. За төсөв цаглбар гэдэг ажлын хэсэг үүссэн. Тэгээд энд төсөвийн ажлын хэсэг болохоор ерөнхийдөө энэ төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал дотроо эдийн засаг, дэд бүтэц, одоо төрийн албаны хаагч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрал гэдэг ингээд урсгал зардал болгоноороо задлаад ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ажлын хэсэг бол яг нөгөө тооцоо судалгаан дээр сууж байна. Нөгөө талдаа төсвийн одоо орлого өнөөдрийн байдлаар өмнөх оныхоо энэ үетэй харьцуулахад 1.2 их 80 төгрөгөөр дутсан байгаа. Цаашдаа энэ тоо хэмжээс өсөх магадлалтай. Тэр учраас нөгөө алдагдaltaгүй баталсан хэдий ч төсвийн орлого бүрдэхгүй учраас нөгөө алдагдал гарч ирэх нэ. Тэгэхээр төсвийн тодтгол хийх ёстой болчлоо гэдэг энэ асуудал байгаа. Тэгэхээр зарлага нь өндөр мөртлөө орлого нь бага юм чи эсвэл төлөвлөсөн зарим ажлаа болох уу, хойшлуулах уу, зарцаах уу, эсвэл өөр аргаар одоо тэр мөнгө төсвийн алдагдлыг босгох уу, олж ирэх үү гэдэг ийм асуудал ярьж байна. За янз бүрийн асуудлууд нэг нь одоо жишээлбэл алтны экспортоор нөхнөөч гэдэг юм уу. Гэтэл алт нүүрс хоёрыг харьцуулшгүй шүү дээ. Тухайлбал нүүрс үнэн унаад одоо экспортлж байгаа хэмжээний одоо дүн нь буураад борлуулж байгаа экспортлж байгаа тэр хэмжээ нь өнөөдөр орж ирсэн орлогын одоо 50% байна. Алт гэтэл 8%тай. 2024 онд нийт одоо уул уурхайн олборлох салбараас төсөвт оруулж исэн орлогын хэмжээ бол 10.1 их 80. Энэ дотроо нүүрсний эзэлж исэн хэмжээ нь 66%. Алтных 4%. 4% бага биш л дээ. Гэхдээ харьцуулшгүй аз. За одоо ингээ өнөөдрийн байдлаар алтны үн өсөөд 76.6 тэрбум буюу өмнөх оныхоо энэ үетэй харьцуулахад эхний 3 сарын байдалтай харьцуулахад оруулсан одоо орлогын хэмжээнд 30.6 тэрбумаар өссөн. Үнийн үед бол 65.8%-аар одоо өссөн ийм байдалтай байгаа ч гэсэн яг нүүрсээс юм уу одоо төсвийн алдагдал дээр төсөв дээр дутсан тэр алдагдлыг дангаараа бүрдүүлнэ гэдэг бол ийм хүлээлт байж болохгүй л гэдгийг хэлмээр байна. За алтны үн одоогоор бол үнц нь 2370 хэдтэй нүү. За 2024 онд дунджаар юм дээсэн. Одоо бол үнэ нь өсөөд 2876 долларч байна. Иймэрхүү хавцаа байла. За энэ онд өсөөд 2900 хавцаа тогтох байхаа гэж байна. Нөгөө талдаа 2026 онд энэ алтны үн үнс нь буугаад 2600 долларт хүрэх ах гэсэн ийм бас таамаглал явж байгаа шүү. Тэгэхээр тухайн одоо эрдэс баялагын зах зээл үн борлуулах хэмжээ үргэлж хэлбэлцэлтэй гэдгийг бид нар бол анхааралтай хандж явах ёстой. Тогтмол тоо биш гэдгийг мэдж явах ёстой гэдгийг анхааруулж байна. Бас нэмж хэлж байгаа зүйл нь. Сангийн яамнаас бол ялангуяа тийм ээ төсөв дээр маш их анхаарах ёстой. За тодтогдол бол хийх нөхцөл бүрдээгүй. Бид нар одоо цаашид өөр тийм ээ бусад одоо бие хувилбарын асуудлуудаа ярина гэдэг зүйлийг хэлж байгаа шүү. Нэг нь бол түрүүний таны ярьдаг тийм ээ одоо алтны олборлолт экспортоо сайжруулах асуудал яригдсан. За нөгөө талаасаа одоо баян хонгордол нэг орд яригдчихэж байгаа юм билээ ш. Тэр хэрвээ ашиглалтанд ороод олборлоод эхлэх юм бол яхаа өсөх бах гэж. Гэтэ өслөө гэд нөхөх хэмжээнд бол биш л дээ. Нөгөө талаас одоо засгийн газраас энэ гадаад зээлийн ашиглалт өргөөжийг сайжруулах хуулийн төслийг санаачлаад за ингээд 40 гаруй гишүүн гар үсэг зураад за би тэр хуулийн төсөл байгааг сошиаллоос л саяхан л харлаа. Надад мэдээлэл байхгүй байна. Тэгээд харах хэрэгтэй. Төсвийн ажлын хэсэг явж байгаа. Ажлын хэсэгт тухайн гишүүд байгаа. Тэгэхээр хоорондоо ярилцах ёстой юм болов уу гэж бодож байна. Бид нар дэд хэсэгтэр юу ярьсан бэ гэхээр төсвийн ажлын хэсэг байгаа дотроо олон дэд хэсгийн ихэнхт нь би бас өөр байгаа. Тэгээд хөрөнгө оруулалт бол чухал. Хөрөнгө оруулалтын асуудал дээр
эрэм дараанаас гадна ер нь одоо бид нар эргээд одоо өнгөрснөө харахад баригдаагүй, дуусаагүй барилгууд байна. Одоо төлгөөнд орсон зарим хөрөнгө оруулалтын төслүүд гүйцэтгэл маш муу. Одоо наад зах нь нэг 30-аас 50% ч юм уу ийм зүйлүүд маш өндөр тоотой байна. Тэгээд цаг хугацааны асуудлууд байгаа шүү дээ. Яагаад цаг хугацаанд амжиж хийж чадахгүй гэхээр нөө тендерийнхаа хуультай, процедуртайгаа холбоотой асуудлууд байна гэд маш олон зүйлүүдийг засах хэрэгтэй болцсон. Тэр утгаараа байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтын харин хуулийг тусад нь гаргуул хэцүү юм байна гэдэг яриа бол явсан. Хуулийн төслийн эхний одоо норм нь бол гарсан. Тэрэн дээр бид нэр ярилцаад хэлцээд энийг бол ер нь цаашаа хөгжүүлж сайжруулах хэрэгтэй байна гэж ярилцсан. Зээл тусламж яагаад гинт ингээд гараад ирэх би мэдэхгүй байна. Гэтэ гинт гэж бас хэлж болохгүй бах. Яад вэ гэхээр төсөв алдаглахгүй гэсэн. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний 2% тэнцвээс алдагдaltaй байж болох байсан. Гэтэ төсөв алдагдaltaгүй дээр гээд бид нар бүгд баталцаа. Гэтэл нөгөө талдаа сангийн яамны яриад байгаа юм нь одоо энэ зээлийг бол босгоцсон юм байна. 10 их 80 байна. Хайрын мөнгө зарцуулагддаггүй, хүү төлөөд идэг. Тэгэхээр энийг үрж эхлэх ёстой, зарцуулж эхлэх ёстой, зарцуулж иж төсөвт буюу бичлэлт хийгддэг гэдэг энэ асуудал ярьж байгаа. Тэгэхээр магадгүй тэр одоо мөнгийг хөдлөхийн тулд энийг ярьсан баг. Гэхдээ бид нэр төсөөс гадуур юм ирэхээр дандаа дараа нь дунд хугацаанд хэдэн жилийн дараа алдаа нь ялгарч гарч ирдэг сул тал гэдгийг бид нар мэдэн штэ. Хяналтаас юм гадуур явчихвал бас аюултай штэ. Тэр нухацтай харах ёстой, тооцоо судалгаатай нухацтай харах ёстой гэж бодож байна. Одоогоор хуулийн төслийг бол би хараагүй байна. Тий хараагүй.